Ер нь бол жилдээ 20,000 орчим хүн зам тээврийн ослын улмаас гэмтэж эмнэлгийн тусламж авж байгаа. Өнгөрсөн 2018 оны байдлаар их 529 хүн зам тээврийн ослын улмаас нас орсон байдаг. Тэгэхээр зам тээврийн ослын 30 орчим хувь нь бол явган зорчигч. За тэгээд цөөн хувь нь мориноос унсан тохиолдлууд байгаа. Тэгээд тээврийн хэрэгслийн ослууд байдаг. Ялангуяа тээврийн хэрэгслийн осол дээр бол хамгаалтын бүс хэрэгэлсэн тохиолдол энэ гэмтсэн хүмүүсийн 3% эзэлж байна гэдэг бол хамгаалтын бүс хэрэглээгүй байгаа хүмүүсийн гэмтэх тохиолдол их байна гэж харж байна. Түүнээс гадна согтууруулах хундаа хэрэгэлсэн үедээ зам тээврийн ослоор гэмтсэн тохиолдол энэ 20,000 хүний 12 орчим хувийг эзэлдэг. Эдгээр хүмүүсийн тээврийн хэрэгслийн төрлөөрөө судлаад үзэх юм бол мотоциклтэй явж байгаад зам тээврийн ослд орсон хүмүүсийн дунд согтууруулах хундаа хэрэгэлсэн байсан хүмүүс маш өндөр байдаг. Түүнчлэн явган явж явах үедээ замын хөдөлгөөнд ослд орж гэмтсэн хүмүүс өөрсдөө бас согтууруулах хундаа хэрэгэлсэн байх тохиолдол нь ердийн бусад тохиолдлуудынхаас өндөр байдаг. Зам тээврийн ослоор гэмтэж байгаа нийт тохиолдлын 3/1 нь буюу 0-19 насны 5645 хүүхэд 2018 онд зам тээврийн ослоор гэмтсэн байгаа. Тэдний 40% нь буюу 10 хүн тутмын 4 нь тархины хүнд олон хөнгөн гэмтэл авсан байна. Түүний дараа бол шилвд мөчтийн гэмтлүүд ордог. Тэгэхээр тархины хүнд олон хөнгөн гэмтэл хүүхэд наснд аваад байна гэдэг бол цаашдаа бас энэ улс орны ирээдүйн болсон хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал бас нэг хүн дээр хөндөгддөг. За дээрэс нь хүүхдийн гэмтлийн тухайд 5-9 наснд бол энэ явган явж явах үедээ тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтсэн тохиолдлоос их өндөр харагддаг. 2018 оны наадмаар гэр бүлийн 4 хүн явж байгаа зам тээврийн ослд өртөө. Гэхдээ тэднийг тэр гэр бүл болохоор ямар нэгэн согтууруулах хундаа хэрэглээгүй, хурд хэтрүүлээгүй явж исэн. Харин өөдөөс нь явж исэн машин бол согтууруулах хундаа хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн ийм хүн явж байгаад тэр машинтай мөргөлдсөн. Эцэг их хоёр нь газар дээрээ нас барсан. 8 сартаа 8 настай хоёр хүүхэд нь манай эмнэлэгт хүргэгдэж ирж исэн. Хүүхдүүдийн хувьд бол харьцангуй ийм байдал тогтвортой боловч газар дээр нь эцэгийнхээ 8 нас алдахыг харсан тийм ээ. Тэгээ 8 настай хүүхэд нь тэгээд уйлаад энэ байдал бол их наадмын тэр жижүүр хийж явах үедээ айгүй хүнд санагдчихсэн. Ер нь бол хувь хүний хариуцлагагүй байдал тийм ээ. Бусдыгаа хүндэлдэг, хурд хэтрүүлдэг, өөрөө л амжиж явж байвал бусд нь хамаагүй юм шиг зан гаргадаг. Энэ тохиолдлууд бол бусад хүндийг гайвалдаг. Саяын тохиолдол дээр гэхэд тэр гэр бүл хэдийгээр дөрмийн дагуу явж исэн боловч өөр нэг дөрмийн бус ийм хүнээс болоод гэр бүлээрээ хохирох, тэр гэр бүл өмчөрч хоцрох ийм асуудал гарч байгаа. Тэгэхээр өөрийнхөө гэр бүл, хайртай гэр бүлийнхээ амь насыг тээж авах хүмүүс ч бодох хэрэгтэй, бусдыг ч бас хүндлэх хэрэгтэй гэдгийг л хэлмээр байна.